За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа хичээлээр би энэ малгайн дээр гаргасан хийгээ гүйцээж оруулах гэж байна. За өмнөх хичээлээрээ би 2 дугаар агнинаас эхлээд заасан байгаа. За энэ өнөөдрийнхээ хичээлээр 1 дугаар агнин дээр хэрхэн яаж нэххийг харуулъя. За энэ малгаанд би эхэлж энэ хийг гаргаж ирсэн. За энэ малгай маань 0-оос 3 сартаагийнх. За энэ дараагийн маань малгай болохоор 3-аас 6 сартай. За одоо би энд болохоор 6-аас 9 сартаагийнхыг нэгж байна. За энэ малгайн дээрээ хийгээ харуулна. За энэ охиндоо нэгсэн бас макан дээр энэ хийг гаргаж өгсөн. За энэ айгүй гоё харагддаг. Гоё хий байгаа. За ингээд энэ нэгж байгаа малгайн дээрээ та нартай 1-р игнийг яаж нэххийг харуулъя. За энэ охины малгайны сургалт байдаг. За 0-оос 1 нас хүртэлх хэмжээгээр заасан байгаа. За одоо энд би 6-аас 9 сартай хүүхдийн малгай нэгж байгаа. За энэ дээр хийгээ яаж гаргахаа харуулъя. За энэ эхний энэ 2 гогцоо бол хамаагүй шүү. За одоо яг энэ тусгаарлагчаас арагшаа хий маань гарч эхэлнэ. За 1-р игнэ хий авч эхэлнэ. За энэ гогцоо маань одоо ийм байгаа. Баруун талынхаа зүүнд оруулаад энэ гогцоогоо эргүүлээд нэмэхээр нэхнэ. За хий авна. За 2-ыг 1 болгоно. Эхний гогцоог зүүндээ тоглоо. Дараагийнхыг нэхлээ. Тогсон гогцоогоо давууллаа. За дараагийн 5 гогцоог нэмэхээр нэхэн. За энэ хий маань 8 гогцоо тутамд гарна. За ингээд хийний 1-р игнэ. За би энэ дараагийн 8 гогцоонд гарахыг бас харуулъя. Тусгаарлагчаа шилжүүллээ. За ер нь ийм тэмдэглэгчтэй явахд маш амар байдаг. За хий авлаа. Гогцоогоо баруун зүүндээ шилжүүлээд эргүүлээд нэмэхээр нэхлээ. Хий авлаа. За 2-ыг 1 болгоход хамт 2 гогцоогоо татаад нэгсэн ч болно. Ерөөсөө ялгаа байхгүй. За дараагийн 5-ыг нэхлээ. За ингээд 1-р игнэ ийм байгаа. За ингээ үргэлжлүүлээд 8 гогцоо тутамд хийгээ гаргаад нэхэд явна. За энэ эргүүлэхэд гогцоогоо ингээд энэ маань ингэж эргэж өгж байгаа. Тэгтээ зүгээ эргэжлээ. Одоо нэмэхээр нэхэн. Хараа эргэж байгаа нь харагдаж байна уу? За хий авлаа. 2-ыг 1 болголоо. За 2-ыг 1 болгоход аль хэлбэр амархнаар нь л нэхэн. Аль нь хэлбэр вэ? За 1 2 3 4 5. За ингээд нэхнэ. За ингээ үргэлжлэлт хэсэг нь YouTube сувг дээр маань орсон байгаа. За үргэлжлүүлээд энэ хийгээ гаргаж суртахаагаарай. Хичээлээ үзээрэй. Баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая.